онцлогтой энэ улаан бурхан мөн үү биш үү гэдгийг одоо ялахад бас эцэг эхчүүд, бага насны хүүхдээ эцэг эхчүүдэд одоо мэдлэг олгох зорилгоор улаан бурхан өвчний эмнэлэг зүйн шинж тэмдгийг та бүгдэд хэлье. Тэгэхээр нэгдүгээрт нь бол улаан бурхан өвчний нууц хугацаа 7-оос 14 хоног эмнэлэг зүйн шинж тэмдэгт тодорхойлсон байдаг. За 7-оос 14 хоногт танай хүүхэд одоо унтаарах, одоо ядрах тэр хоногуудын дараагаар гөвдрүүд нүүрэн хэсгээс эхлээд доошоогоо одоо чиглэлтэй ийм гөвдрүүд улаан тууралд гардаг. Тэгэхээр энэ бол ялцчихгүй улаан бурхан гэж сэжигтэй гэж үзээд өрх сүмийн эрүүл мэндийн төвд хандахыг уриалж байна. Мөн улаан бурхан өвчний үед 38-аас 38.5 одоо хэмээн өндөр халууралтай байдаг. Нүдний сас дулаах, одоо нүд захтнах, нусгаарах, за хүүхэд одоо ядрах, нойрондоо муу болох, уйлгнах гэсэн шинж тэмдгүүд танай хүүхдэд илэрвэл одоо өрх сүмийн эрүүл мэндийн төв дээр хандаарай. За хоёрдугаарт нь бол амийг нь одоо ингээд шалгаж үзвэл амны хүндэд улаан хүрээтэй цагаан толб үүссэн байдаг. Тэгэхээр энэ бол энэ хугацаатаа давхцаж биеэр бол толботой гүвдрүүд туралд гарсан. За мөн саяны одоо ядрах, сулдах, нойргодох, уйлгнах, за хоолндоо дургүй олох ийм шинжүүд дагагдах шинж тэмдгүүд илэрчээвэл та бүхэн маань сэжигтэй гэж үзээд цаг алдалгүйгээр өрх сүмийн эрүүл мэндийн төв дээр хандахыг уриалж байна. Мөн одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ковид цар тахлын үед 119 одоо мэдээллийн утас ажиллаж байгаа. Тэгэхээр өглөө 8:30-аас 17:30 хүртэл 119 утсаар одоо улаан бурхны өвчний талаарх мэдлэг одоо улаан бурхны талаар зөвлөгөө авахыг хүсвэл та бүхэн үн төлбөргүй энэ утсанд хандаж асууж зөвлөгөө авахыг уриалж байна. За хэрвээ та бүхэн одоо энэ сэжигтэй улаан бурхнаар өвдсөн гэсэн өгүүлэмжтэй айл, за тэгээд одоо саяхан өвдсөн тийм одоо хүмүүстэй хамт ойр байсан бол өрх сүмийн эрүүл мэндийн төвд очиж бас зөвлөгөө аваарай. Мөн одоо товлын дархлаажуулалтанд хамрагдаагүй тохиолдолд хэрвээ байвал та бүхэн маань бага насны хүүхдээ 9 сартаа 2 настайд товлын дархлаажуулалтанд хамрагдах улаан бурхан улаануудын эсрэг вакцин хамрагдаагүй тохиолдолд заавалчгүй нэмэлтээр одоо орон даяар өрнөж байгаа улаан бурханы эсрэг вакцинд хамрагдахыг эцэгчүүд та бүхэн уриалж байна. Хэрвээ одоо вакцинд хамрагдаагүй тохиолдолд улаан бурхан өвч нь өөрөө онцлогтой улаан бурхан өвчнийг үүсгэж байгаа вирус маань бол маш одоо өндөр халдварлах чадвартай байдаг. 98% өндөр халдварлах чадвартай гэж одоо эмч эрүүл мэндийн салбарын одоо мэрэгчтнүүд зөвлөж байгаа учраас та бүхэн маань дархлаажуулалтанд заавал хамрагдаарай гэж одоо уриалъя.